Сүхбаатарын талбайд өнөөдөр хууль зүйн салбарын нээлттэй хаалганы өдрөл эхэллээ. Хууль зүйн дотоод хэргийн салбар нь эрх зүйн шинтгэлийн бодлого, хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл эрх зүйн сургалт сурчилгаа, судалгаа, эрх зүйн тусалцаа, улсын хил хамгаалалт, цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэйг тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, гадаадын иргэний харьяалал, архивын гэсэн гол үндсэн бүрэлдэхүүнтэй. Бодлогын хүрээнд хууль зүйн салбарт орчин үеийн тоног төхөөрөмжийн хангалтыг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр зорж байгаа юм байна. Ер нь бол хууль хаан сайн хэрэгжиж байна. Хуулийг хамгийн сайн хэрэгжүүлдэг ард түмэл хамгийн хэрэгжүүлэлттэй байдаг гэдэг. Тэгэхээр энэ хууль хэрэгжүүлэх, хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын тэнцвэртэй бөгөөд ил тод нээлттэй үйл ажиллагааг бие даасан үйл ажиллагааг явуулахад, бие даасан хараат бус үйл ажиллагааг явуулахад иргэдийн оролцоо маш чухал. Тийм учраас иргэддээ бид энэ оролцоог бүх төвшөнд хангах, үндэсний хэмжээний хууль сурчлага таниулах энэ шударга ёсны кампанит ажлуудыг эхлүүлж байна гэж ойлгож байна. Дотоодын бас хил хамгаалал, дээрээс нь хилийн бомтын аюулгүй байдал, зорчих хөдөлгөөний хариуцлага үүрэг цаашлах юм бол энэ хууль зүйн дотоод хэргийн салбарын нийт байгууллага ажилтан албан хаагчдын дунд сахилга хариуцлага, ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээг өндөрт байлгах шаардлагуудыг бас нэлээд өндөрсүүлж байгаа. Энэ чиглэлийн стандартуудыг бас нэвтрүүлнэ. Жишээ нь хил хамгаалах ерхий газраа бодлого үйл ажиллагааныхаа тэргүүлэх чиглэлд орчин үеийн техник тоног төхөөрөмжийг нэвтрүүлээд байгаа юм. Эх орныхоо хөлийн зурвас дагуу өндөр хүчин чадалтай дроны хяналтын систем бий болгосон. Мөн бие даасан тоон радио иргэлийн тохиолдол хяналт шалган нэвтрүүлэх алба, гадаад сүлжээгээр мэдээлэл дамжуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Түүнчлэн улсын хилийн хариуцсан хэсгийн тодорхой хэсгүүдэд тохиолдол тэл хяналтын систем суйрлуулж, нисгэгчгүй нисэх хэрэгслээр хангаж хил хамгаалтанд ашиглаж байгаамаа. Одоо хил хамгаалалт байгууллага энд бол дэлгээ харуулснаар бол 12 нэр төрлийн дорооныг харсан байна. Одоо хамгийн сүүлийн үеийн 2018 оноос эхэлж ерөнхийдөө дороо ашиглаж ирсэн. Одоо тэгээд хамгийн сүүлийн загвар нь ихэд 2025 оны матрис 4-ийг ашиглах жишээний. За энэ наагур бол заалаа энэ F350, F250 гэдэг одоо нисгчүүн нисэх хэрэгсэл буюу хит холын өндрийн 5000-аас 7000 метрийн өндөрт 4-5 цаг байнгын тасралтгүй хяналт зохиох зориулттай дороонуудыг ашиглаж байна. Дээрээс нь дандаа тусгай зориултын дулаан мэдрэгчтэй шүн нисэх горимтой тийм дороонуудыг ашиглаж байна манай хил хамгаалах байгууллагатай. Манай хил хамгаалах байгууллага өөрөө хилийн Монгол улсын хилийн халдшгүй дархан байдлыг хамгаалдаг учраас дандаа хилийн хяналтад зориулсан дандаа хяналтын тусгай зориултын дороонуудыг ашиглаж байна. Хил хамгаалах байгууллага 2020-оос ахвалаад автопарк шинжилтийг шинжилээд үе шаттайгаар явагдаж байгаа. За энд нээлттэй хаалганы өдрөлгөөр манайхан 13 нэр төрлийн техник хэрэгслийг дэлгэн үзүүлж байна. Манай хил хамгаалтанд тусгай томилгот бүлгээд ашигладаг. За хангалт үйлчилгээ, дуудаг үйлчилгээд ашигладаг машинууд. За тэгээд хилийн манад ашиглаж байгаа автомашин тээвэр хэрэгслүүдийг тавьц үзүүлж байна. Усан тээвэр хэрэгсэл дээр бас манадаас ашигладаг манай мотор цавийг бас авчирсан үзүүлж байгаа. За хамгийн сүүлд асан гэх юм бол манай Азимут тэгээд хамгийн цааталтайгаа энэ Азимут тэгээд дөрөв дугуйт газар уснаа явууч байгаа. За усаар явна, газраар явна. За туулах чадвар маш сайтай. За манай хилд үүрэг гүйцэтгэж байгаа яг бүлгүүд маань яг тэр квадрат циклийг унж үүрэг гүйцэтгэж явж байгаа. Тэгвэл шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газар робот нохоо ашиглаж байна. Робот нохооноо харуул хамгаалтын үйл ажиллагаанд дуршилтаар ашиглаж эхэлжээ. Мөн хиймэл оюуханыг байгууллагад нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн байна. Хиймэл оюухан ашигладснаар хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй сэтгэл ханамжгүй байдал харьлаж хүний хөдөлмөрийг хөнгөвчүүлж байгаамаа. Шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерхий газраас шин тутам хөгжиж байгаа хиймэл оюун ухаанд суурилсан робот тоног төхөөрөмжийг үйл ажиллагаанд туршилтын хэлбэрээр нэвтрүүлсэн. Энэ үрээнд болохоор Dream компани Magic Dog Pro гэдэг загварыг үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Роботын үйл ажиллагааны ерөнхий үзүүлэлт гэх юм бол 4-өөс 5 цагийн цэнэгээрээ үүрэг гүйцэтгээд харуул хамгаалтын нэмэгдэл даалбагч гэж нэгсэндээ хэлж болно. Шүүгэн шинжилгээний байгуулагч мөн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг хэдийн нэвтрүүлсэн байна. Хэргийн газрын үйлчлэгийг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, дэвшилтэд техник технологи бүхий шинжилгээний лабораториудыг ашиглан тусгай мэдлэг мэргэжлийн хүрээнд шинжилгээ хийж, шинжилгээ ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргадаг болжээ. Шүүгэн шинжилгээний ерөнхий газрын цахим технологийн шинжилгээний лаборатори.
За ахуйн технологийн шинжилгээний лабораторид бол дандаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн техник хэрэгсэл програм хангамжуудыг ашигладаг гэсэн. За ингэснээрээ бид нар хүчин чадлын хувьд нэлээд сайн. За жишээлбэл энд хамгийн захад байгаа дрон маань гүйцэтгэлийн хувьд бол тасралтгүйгээр 2 цаг ажиллана. Радиусын хувьд бол газар зүйн орчин байрал саадаасаа хамаарат 3-аас 20 км радиуст ажиллана. Ингэж ажиллахдаа лазер лидар сканер ашиглаад 5 см-ийн наривчлалтайгаар сканер хийнэ гэсэн. Ингэж сканер хийснээр тэнцээ байгаа 20 км радиуст байгаа бүх эд зүйлсийн хэмжээсүүдийг тогтоох боломжтой юм тий. За энэ фаро сканер гэдэг маань яах вэ гэхээр энэ одоо жишээлбэл овор хэмжээ ихтэй объектуудыг сканерчаа буцаад нэг бүхэл объект виртуал орчин сэргээн дүрсэж үзүүлнэ гэсэн үг. Иймэрхүү давуу талуудтай. Инженерчлэлийн хувьд бид нар яадаг вэ гэхээр техник технологи хувьсаж яаж өөрчлөгдөж чинь тэрнтэй нийцүүлээд бид нар туршилт судалгааг байнга хийж идэг. Хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоо энэ роботуудыг анхны байдлаар туршиж үзээд амжилттай туршилсан. Бидний ирээдүйн зорилго нь яах вэ гэхээр AI дээр магадгүй юу яагаад туршилт хийгээд AI-аар хөгжүүлсэн өөрийн гэсэн хэмэл оюун ухаанаар өөрийн одоо тухайн орчноо өөрөө үнэлж дүгнээд өөрөө өдрөө одоо нотлох баримтуудыг анхан шатны нотлох баримтуудыг гүйцэтгэж хурааж илрүүлж бэхжүүлж авах тийм чадвартай роботуудыг гаргаж авах тийм эцсийн зорилгоор тийм байгаад байгаа. Нээлттэй алганы өдөрлөг 3 өдөр үргэлжилнэ. Иргэд олон нийтэд хууль зүйн төдөлрийн салбарын бодлого чиглэл мэдээлэл зөвлөхөөг шуурхай өгөхөөс гадна иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэх төрийн зарим үйлчилгээ лавлгаа мэдээллээр хангах юм а.